хүүхдүүдээ өнөөдөр санаа ачин нэвтрүүлгээрээ бид та нартай нэгэн гоё зүйлийг мэдүүлэхээр болсон байгаа. За ингээд эхлээд ямар ч хэлсэн өнөөдрийнхөө зочин хүүхдүүдийг танилцуулъя. За манай отгон дэмрэл ирсэн байна. За манай гүнж ирсэн. За мөн манай баян дэмрэл найз маань ирсэн. За мөн удвал ирсэн байна. За ингээд өнөөдөр бид тав хамтдаа нэг зүйлийн талаар ярих болно. Үүнийг хүүхдүүд та нарт хэлэхээс өмнө дөрөв найзаасаа бас асууж үзье гэж бодсон юм аа. За юу ярина гэж бодож байна? Өмнөх дугаар дээр бүгдээрээ юу ярьсан бэлээ? Монгол улсын түүх соёл. За тэгвэл энэ удаад юу гэж бодож байна та нар? За нэг таад үзтээ. Онийг үлгэр хэлж магадгүй. Үлгэр үү? За. Тэгээд тэрэнд нь аахаа зөхөх юм шиг үү? Үлгэрээ яриулаад тэндээсээ ааханы асуулт гаргаад асууж магадгүй гэж. За бас байж болох юм. Олон дэмрэл юу гэж бодож байна? За тэгвэл та нар аялах дуртай илүү? Дуртай. Өмнө нь бүгдээрээ Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялал ямар сайхан бэ гэдэг талаар ярьж ирсэн тий. Тэгвэл энэ удаад дэлхийн улс орноор аялал юм даа. Гоё. Та нар ер нь гадаад улс руу явах талаар бодож үзчихсэн үү? Үзчихсэн. Бодож байна. Одоо бодож байна уу? За тэгвэл аялал хийхийн хамгийн гол зүйл нь юу гэж бодож байна? Хамгийн сайн юм аа үлдэх. Өөрийнхөө хувийн бэлтгэлийг базаад гарна тий. За тэрнээс Аялах газраа шийднэ. Дурсан зүйлтэй. Оо тий, аялснараа бид нар өөрсдөө дурсамж үлдээх нь. Өөр юуг суралцах бол аялснараа? Тэр улсынхаа түүх соёл. Оо яг үнэн. Тухайн улсын түүх соёл. Байгалийн үзэсгэлэн. Байгалийн үзэсгэлэнг нь бас бишрэн гайхах нь байна. Тэгээ бас хүмүүсийн аж амьдралтай танилцах нь байна. Хэлийг нь хүртэл бас өөртөө бас сонсож үзэх нь байна. Ер нь бол аялал бол маш олон зүйлийг өөртөө маш аз жаргалтайгаар суралцах нэг төрөл юм болов. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ хамтдаа 3 улсаар аялахаар болсон. За эхний улс Орос. Япон. яг зөв Япон улс. За Япон улс юугаар алдартай вэ? Дрифтэрээ. За. Аним суши. Аним, суши, үндэсний хоолн тий. Өөр. Кимоно. Оо тийм. Хари. Япон улсын сонирхолтой зүйл нь гэвэл дэлхийн хамгийн өндөр технологитой улс орн. Мөн үү? За дээрэс нь уламжлал соёлоо маш сайн хадгалдаг гэдгээрээ Япончуудаас их алдартай байдаг бахан. За мөн Сүнсээр. Манай ахны ярьдаг Япон сүнстэй. За дээрэс нь штэ. За нэг спорт байгаа. За харамаа бүжи юу гэдэг лээ? Уул бүжи уул. За тий. За уул. За нэг спорт байгаа Японы. Манай монголчууд нэлээд амжилттай. Сумо. Яг зөв. Сумо. За гэх мэтчлэн эдгээр 3 зүйлээрээ Япон бол маш алдартай байдаг бахнэ. За тэгвэл үүний дараа Японы соёл уламжлал дотор нэг цэцэгтэй баяр байдаг. Сакура. Сакура. Сакура цэцэрлэгийн баяр, самурайн соёл, Шинкансен галт тэрэг гэж. Дэлхийн хамгийн хурдан галт тэрэг байдаг. 300 хэдэн километр цаг урттай гэлээ. Хамгийн хурдан машин чинь хамгийн найдвартай. За ийм галт тэрэг байдаг бахан. За аялал жуулчлалаараа алдартай газар нь бол түрүү отгон нэмрэлийн хэлсэн Пүүжи уул байгаа. За дээрэс нь юу байгаа гэж бодож байна? Токио. Яг зөв Токио хотод хүмүүс маш ихээр очдог бахан. За дээрэс нь Киотогийн сүм хэдэн Японы түүхийг хадгалсан үзэсгэлэн газруудын нэг гэж явдаг юм байна. За энэ юу вэ? Хөшөө. Хүний хөшөө. Хүний зэрэг. Самурай. Энэ нөө самурайн зургийг би интернетээс татаад авсан байхгүй юу? За ийм байгаа юм. За энэ ямар зүйл вэ? Сакура. За энэ бол Японы Сакурагийн баяр. Сакура цэцгийн баяр гэж байдаг. За ийм гоё үзэсгэлэнтэй байдаг бахнэ. Энийг одоо хүмүүс зорин очиж үзэх маш их дуртай байдаг бахнэ. Ил зэхтэй. Газар итгэх биш ээ. Бэж. Нэг ийм гурвалжин пирамидтай. Эгээс. Удвал ерөөсөө ямар сайн тааж байна улсуудыг.
За, Египт ах нэ. За, Египтийн талаар бүгдээрээ тэгвэл хамтдаа мэдцгээе. Египт бол хамгийн гол нь дэлхийн хамгийн эртний соёл иргэншилтэй улсын нэг гэж явдаг ах нэ хүүхдээ. За, дээрэс нь нууцлаг пирамид, эртний хаадын талаарх түүхүүд, кинонууд маш их байдаг те. Пирамид дотор орохоор шин олдурууд байдаг. Яг муми бас Египтийг бас илэрхийлэх нэг зүйл нь болж өгдөг. Өөр Египтэд юу байгаа вэ? Египтэд нөгөө гурвалжин пирамид идэв шүү дээ. Тэр пирамидын чулуун баг нэг чулуун баг 7 тонн мөн. Амар хурдан гэсэн. За тэгвэл энэ нөгөө Египтийн пирамид мөн үү? Мөн. За тэгвэл энэ юу вэ? Энийг харж ирсэн үү? Харж ирсэн. Нэг хаадын Спрингс гэдэг гинэ нэг. Энэ бол Египтийн бэлэг тэмдэг. Бэлэг тэмдэг болсон. Энэ нүүр нь хараа. Ийм нүүртэй. Спрингс гэд муур мэдхүү та нар? Мэднэ. Ямар муур гэдэг вүлээ? Ямар ч үсгүй те. Үсэн бол халдсан мөс халдсан муур. Тий. Тийм муур гэдэг. За тэгвэл энэхүү хөшөө бол энэ бол Спрингс гэдэг нь Египтийн бэлэг тэмдэг байдаг юм байна. Энэтхэг хүмүүс заанд их хайртай байдаг шүү дээ тий. Монголчууд юунд илүү хайртай байдаг вэ? Тийм болов? Үгүй. Нохой. Тийм мориндоо илүү хайртай байдаг шүү дээ тий. Тэр монголчууд адууг илүүтэй сүсэглэн сүлд тэмдэгтээ оруулж өгсөн байдаг болвол Египтийн хувьд бол энэ Спрингс гэх энэ зүйл нь бэлэг тэмдэг нь болж өгд юм байна. За юм байдаг юм байна. За тэгвэл дараагийнх нь Египтийн талаарх мэдээллийг хамтдаа харъя. За сонирхолтой баримт байна Египтийн тухай. Анх цаг болон хуанлыг Египтэд гаргаж ирсэн гинэ. Хуанли гэж юу вэ? Хуанли гэдэг чинь юу вэ? Он сараа тэмдэглэдэг. Календар. Тий календар ч хуанли байх нэ. За аялал жуулчлалын алдартай газрууд 3 газар энд би оруулсан байгаа. Пирамид. За Гизагийн пирамид хамгийн алдартай 3 пирамид байдаг юм байна. За үүний дараа дэлхийн хамгийн урт гол юу вэ? За дэлхийн хамгийн урт гол гэж нэрлэгддэг Нил мөрөн Египтийн бас үзэсгэлэнтэй газрын нэгт ордог гинэ. За дээрэс нь Луксрын сүм 3500 жилийн настай сүрлэг том сүм байт юм байна. За энэ сүм болвол аялал жуулчлалын алдартай газруудын нэг юм байна. За өнөөдрийн хамгийн сүүлийн улс бол Бразил улс. Бразилийн нэг хөл бөмбөгч байдаг шүү дээ. Яг үнэ. Бразил Сүрэстэй шүү. хөл бөмбөгөөрөө алдартай байх нэ. Хөл бөмбөгөөрөө алдартай. Тэгээ Криштиано Роналдог гүц. За тэгвэл Бразил улс нь дэлхийн хамгийн том ширэнгэн ойтой. Тэр ой. Амазон. Яг зөв. Амазон бол дэлхийн хамгийн том ширэнгийн ой юм байна. Бас хамгийн их хэмжтэй бараг ойхоо. За дээрэс нь хөл бөмбөгийн эх орон гэж нэрлэдэг Бразилийн соёл дунд карнавал байдаг юм байна. Хамгийн том баяруудын нэг нь. За самба гэдэг бүжгийг мэдгүй та нар? Самб гэдэг бүжиг нь Бразилийн үндэсний бүжиг юм байна. За мөн дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчд Бразил улсаас түрэн гарсан байдаг. За тэгвэл байгалийн хувьд түрүү хэлсэнчлэн Амазоны ширэнгэн ой 20%-ийг дэлхийн хүчил төрөгчийн 20%-ийг үйлдвэрлэдэг юм байна. Гайхалтай газтай. Тэгэхээр баг дэлхийн агаарын 20%-ийг билүүлдэг гэсэн. За тэгж хэлэхэд баг буруудахгүй шүү. 100-ны 20% гэхэр чинь амар их байгааз. Кобра. Амар том байгаа байдаг гэсэн шүү дээ урт урт. Амар том 2 агаарын 5-ны 1. Энэ ямар нэг байгаа. Ингээд нөгөө хүмүүсийг биш одоо амтан алхтад дандаа ингэж ороож алдаг. Энэ бол анаконда могоо. Чинийг бүр Амазоны ширэнгэн ойд байдаг. За дээрэс нь дахиад нэг амтан байгаа. За энэ бол нөгөө ширэнгэн ойн зураг. Ийм гоё газар ч дэлхийн хүчил төрөгчийн 20%-ийг үйлдвэрлэхгүйг яахт тий. Ийм гоё үзэсгэлэн. амар гоё агартай хаа. За одоо Бразилийн аялал жуулчлалын алдартай 3 газрыг хамтдаа нэрлэе.
За Рио де Жанейро хот бай тийм ээ. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эргүүд одоо яг энэ хотод байрлал юм байна л да. За дээрэс нь Игуасугийн хүрхрээ гэж байт юм байна. Өргөн их сүрлэг хүрхрээ. За мөн Корковада уулын Кристи хөшөө. Мөн үү? За Кристи энэ хөшөө 30 метрийн өндөр хөшөө. Чамаа 30 дуржуулсан. Бразилийн бэлэг тэмдэг юм. Түрүү Египтийн бэлэг тэмдгийг бүгдээр харсан шүү дээ, тий? За тэгвэл отгоны мэрлэн хэлсэн Есүс Христийн хөшөө болвол Бразил улсын бэлэг тэмдэг болт юм. Тэгэхээр Бразил улсад бас хөвгүүд очвол илүү сонирхолтой юм шиг санагдлаа надаа хөл бөмбөгөөрөө асаалдартай юм чи, тий? Тэгж бодож байна. За одоо нэг 3 асуулт асууна. Та дөрөв сайн бодож байгаа хариулна шүү заяа. За эхний асуулт нь хүмүүс жил бүр том баяр тэмдэглэж өнгөлөг хувцас өмсдөг. Тэр аль улс вэ? Нэг улсад. Саяны ярьсан 3 улсын нэгэнд нь хүмүүс өнгөлөг хувцас өмсөөр том хэмжээний баяр тэмдэглэв. Япон. Биш ээ. Бразил. Бразил. Бразилийн карнавал байх нэ. За дараагийнх нь том гурвалжин хэлбэртэй барилга байдаг. Египт. Египт байх нь. За хамгийн хурдан галт хэрэгтэй. Япон. Япон. За ийм байх нэ. За ингээд өнөөдөр бүгдээрээ дэлхий дээр байдаг маш олон улсууд дундаас Япон, Египт, Бразил гэдэг ийм 3 улсыг сонгож аваад онцлог зүйлүүд нь за дээрэс нь аялал жуулчлалын бас гоё газруудын талаар мэдэж авлаа. За та нар ямар сонирхолтой байсан уу? За тэгвэл өнөөдөр бүгдээрээ өнөөдрийнхөө за юу гэж хэлсэн байна? Би өмнө анх нэвтрүүлэгт орж явахдаа амар сандарч байсан. Одоо гэхэд арай гайгүй бол явчихсан. Одоо арай зүгээр нөө. Нэвтрүүлэгт ороход ер нь та нарт нэр ямар санагдаж байна? Гоё. Гоё санагдаж байна. За ашигтай. Бүгдээрээ хамтдаа бас хүүхдүүдэд зориулаад бидний өнөөдрийн ярьж байгаа зүйлээр телевизээ үзэж байгаа маш олон хүүхдүүд бас хамтдаа суралцж байгаа шүү дээ, тийм ээ? За тэгвэл аялахдаа юуг бас анхаарах хэрэгтэй байдаг вэ гэдэг ийм мэдээллийг та дөрөвт болон үзэгч хүүхдүүдэд өгөөд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. За юу чухал байдаг вэ гэдгийг би танд уншиж өгье. Тэгэхээр улсынхаа түүхийг мэдчихэж явахгүй бол за аялахдаа бид ямар соёлыг хүндлэх ёстой вэ? За үүнд байна шүү дээ. бас нөгөө хуулийн. За та хэд бүгдээр сонсож байгаарай заяа. Би уншаад өгье. За аялахдаа бид дараах соёлыг хүндлэх ёстой байдаг. Үүнд орон нутгийн хүмүүсийг хүндлэх, тэдний амьдралын хэв маягийг ойлгож хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. За мөн уламжлал зан заншлыг нь дагах хэрэгтэй, байгаль орчноо хамгаалах хэрэгтэй, орон нутгийн хэлээр ээлдэг үг сурах хэрэгтэй байдаг бахнэ. За дээрэс нь мэдээж усын нуусан бол ёсын даг гэдэг шиг бид нэр хэрвээ тухайн одоо улс оронд очсон бол тэр улсын хууль дүрм журмыг хамтдаа бас баримтлах шаардлагатай. Манай улсад ч гэсэн гадны жуулчид ирвэл Монгол улсын хууль дүрмийг баримтлах хэрэгтэй юу? За ингээд бид нар бол альва улс орон гэлтгүүгээр Монгол орноороо ч гэсэн аялахдаа тухайн одоо шин соёлтой танилцаад бусад одоо эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэтгээд байгаль орчиндөө ч гэсэн ээлтэй, эмх цэгцтэй зөв аялах хэрэгтэй байх нь шүү. За юу гэдэг вэ? За хамгийн нэгдүгээр хогоо яах хэрэгтэй гэж бодож байна. Яг зөв. Хогоо өөртөө хөдөө мэдээж хээр талд хогийн сав байгаа юу? Байгаа. Тэгэхээр яах вэ? Манда хийн. За тэгээ өөртөө машин тэргэндээ авч явж байгаа зориултын газар нь хаяхаас эхлээд бидний аялахдаа юу хийх ёстой вэ гэдэг үзэл эхэлдэг бахнэ. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт ирж оролцсон Шидэт Театрайдер сургуулийнхаа 4-р ангийн сурагчдаа маш их баярлалаа. Телевизээ үзсэн хүүхдүүдэд ч гэсэн ахин баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн олзъя. баярлалаа.